За сайн байна уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэж байна. Өнөөдрийн дугаараар сахарын сэрэмжлэлийн талаар ярилцах болно. За өнөөдрийн дугаар дээр book review хийх болно. Ямар ном бэ гэвэл Японы эрдэмтэн Макито Зенжи гэдэг хүний бичсэн эрүүл хооллолтын зөвлөмжийн ном байгаа. За англи нэршил нь болохоор The Ultimate Guide to Developing Healthy Eating Habits гэдэг ном байгаа. За энэ номн дээр зөвлөмж бас ойлголтуудыг та бүхэндээ хуваалцаж та бүхний амьдралд бас соёлоор оруулахыг хүслээ. За тэгээд өнөөдрийн номны ревювтэй хамтаагаарай. Номны ревю болохоор би жоохон презентацийн маягаар хараад яриад явах болно. Тэгээд хэрвээ та бичлэг үзэж байгаа бол хамтдаа хараад уншаад явж болно шүү. За тэгээд шууд бичлэгтээ орцгоё. За хэзээ ч яасан ч амдаа хийж болохгүй зүйлсэр нөгөө нэг нь дүүрсэн байгаа та мэдж байгаа. Тэр нэг нь болохоор элсэн чихрийн хэрэглээ юм аа. Элсэн чихрийн зөксгөө хэрэглээ бид тэрийн ярьж заншснаар сахарид за ямар сөрөмлөө байдаг вэ гэхээр ядаргаа нойрог мөлөөх ялангуяа ажлын цагаар хоолны дараа ч юм уу те эсвэл нэг лацтай кофе уух, хүтэн ундаа уух, жуус уусны дараа тэгэл сэрэж байгаа юм шиг боловч тодорхой хугацааны дараа буцаад ядардаг эдгээр шинж тэмдгүүд байна. За анхаарал төвлөрөхгүй байхад нөлөөлдөг, цусны даралт өндөр байж хэвийн хэмжээнээс доош буухгүй байхад бас нөлөөлдөг байна. Жим бурахгүй байгаа үндсэн шалтгаануудын нэг цусндоо сахарын түвшин өндөр байгаа мэдээж ойлгомжтой. За эдгээр зүйлсийн үндсэн нөлөөлж өгч зүйл бол элсэн чихрээ гэж үзэж байгаа. За дараагийн слайд дээр хөтөлөө орцгоё. Сахарын донтолтын талаар хэлээ. Японд болохоор сахарын донтолтыг энэ ном дээр болохоор сахарын донтолтоос хэрхэн яаж мэдэх вэ тест байсан. Тэр тестийг хийгээд үзэхэд ер нь бол бага хэмжээний донтолттой гэж гарч ижсэн амны хувьд. Тэгэхээр бид ингээд дийлэнхтэй ингээд хүмүүс сахарын донтолттой байдаг мөртлөг тэрийг бас мэдэхгүй явж байгаа. Заримдаа ингээд би гайгууштэйгээ бодоо явж байгаа. Жогоо үүсгэл байдаг гэхдээ тодорхой хэмжээний донтолт байх магадлал өндөртэй байдаг гэсэн. За бидний өөр нэг анхаарах зүйл бол сахарыг нүүрс усгэд нэршил байгаа. Нэршил дээр болохоор зарим ингээд бүтээгдэхүүн дээр сахарыг гэж биччихгүй, эсэн чихрэж биччихгүйгээр зүгээр нүүрс усгээ бичсэн байдаг шүү дээ. Тэгэхээр нөлөөрд ороод энэ нүүрс ус гэдэг бичсэн найрлагатаар байгаа зүйл бол ерөөхдөө сахар гэж ойлгож болно. Тийм болохоор эсэн чихэр байхгүй юм биш гэж ойлгож болохгүй гэсэн. Тэгэхээр энэ зүйл дээр анхаарах хэрэгтэй. Ялангуяа ундаа жуус тий зарим хүн дээр бас нүүрс усны хэмжээг нэлээд тодорхой бичсэн байдаг. Энэ бол ерөөхдөө эсэн чихэргүй сахарыг гэсэн үг ээ. Сахарыг буюу бидний хэрэгжилж байгаа зүйл сахар маань хоёр төрлөөр бидний бие шингэж байгаа, шингэн байдлаар шингэж байгаа. Нөгөөх нь зажилж хатуу байдлаар гэсэн үг тийм. Тэгэхээр хатуу байдлаар буюу бид ингээд талах, будаа, гурил гэх мэт зүйлийг зажилж идэж энэ хотоодоор дамжаад нарийн эцээр ороо шүүгдэх хүртэл хугацаа ордог учраас сахарын өсөлт айжин байдаг гэсэн үг. За шингэн үндэсний хувьд болохоор шууд хотоод руу ороод тэгээд нарийн эц рүү шимэгдээд тэгээд бид ордог учраас маш сахарын өсөлт огцом явагддаг. Огцом явагдахын хэрээр бидний биеэс сахарын хэмжээг докторжуулахын тулд бидний нойр улчирхаанаас инсулин гэдэг даавар ялгардаг. Тэр даавар маань тэр огцом өссөн байх тусам их ялгараад тэгээд огцом болгодог гэсэн. Яг тэр буух үед бидний яг ядралт мэдрэгддэг гэсэн. Ядрах, нойрон улах, толгой эргэх гэх хэмжээнд илэрч болно гэсэн. За цасандаа сахарын түвшний өөрчлөлтийн талаар энэ дээр бас харуулсан байна. Ерөнхийдөө бидний өлийн цусндах сахарын түвшин 80-аас 90 мг байдаг гэж заасан байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бидний 100 г цусндах агуулгадж байгаа сахарын хэмжээ буюу глюкоз гэсэн үг л дээ. Глюкозын хэмжээг хэлж байгаа. За тэгээд бид хоол идсэний дараа тодорхой хугацааны дараа 30 минутаас 60 минутын дараа 120 хүртэл өсдөг. За өнөөс жилгүй өндөр өсөж олон та ямар хоол идэж байгаа шалтгаална гэсэн. Сахарыг нүүрс ус ихтэй хоол идэх тусам энэ хэмжээ илүү өснө гэсэн. За хэрвээ бид жуус буюу жуус эсвэл лаадсан кофе гэх мэт зүйл уух юм бол бидний сахарын түвшин улам илүү өснө. 140 бичсэн байна. Энэ 140-с ч бүр илүү гарах боломжтой гэсэн. За тэгээд гол асуудал нь юу вэ гэхээр ингэж өндөр өсөх тусам бидний нойр улчирхаанаас инсулин даавар их хэмжээгээр ялгараад бидний дээр цусндаа сахар глюкозыг бүр одоо 80 гэдэг хэмжээнээс илүү доош огцон болгодог гэсэн. Ерөнхийдөө бидний цусндах глюкозын хэмжээ 50-аас доош ороод ирэхээр маш бие сүлдэж тэгээд толгой эргэх, маш их ядрах, нойр өрөх гэх мэт илэрнэ. За 30-аас доош орж болохгүй. Тэгэх юм бол бүр ухаан алдах аюултай байдаг гэсэн. Одоо жишээлбэл энэ график дээр цусндаа сахарын түвшний өөрчлөлтийг харуулсан байна. За жуус уусны дараа 30 минутын дараа бидний цусндаа сахарын хэмжээ 150 болсон байна. Энэ үед болохоор сэрэгдээд ингээд огцон ингээд
бид нар сэргсэн юм шиг тийм мэдрэмж өгнө. Гэхдээ граф дээр харах юм бол 2 цагийн дараа тий 230 минутын дараа ингээд 100-аас доош орчих чинь тий бүр ингээд 70 60 70 руу орох юм бол ингээд маш их савлгаатай ядралт үүснэ гэсэн үг байхгүй. За тэгээ бялуу амтцсан бол ингээд арай хажуу өсөж чинь цагийн дотор 120 30 хүрэж байна те. За будаадлах гэх юм бол 110 хавцаа ингээд 2 цагийн дотор хүрэх гэх юм уу. За тэгээд бидний тусандаа сахарын хэмжээ айж өрсөд айжмаар буухны эрүүл үзэгдлээ гэсэн үг. За будаадлахын дээр анхааруулж хэлэхэд болохоор бидний иддэг цагаан будаа, цагаан гурил, цагаан талах ялангуяа илүү их үйлдвэрийн нарийн процесс орсон байх тусмаа доторх эслэх нь алдагдаад яг л нөгөө нэг сахар шиг нөлөөлөх боломж өндөртэй болно гэсэн. Илүү их боловсруулалт процесс хийгдэх тусам тусандаа сахарын хэмжээг огцом өсгөх магадлал нь өндөрсдгөө гэсэн. Тэгэхээр бас заримдаа үүнийг болохоор энгийн нөрс усанд оруулж чаддаг заримдаа цагаан будаа цагаан талтыг. Ер нь бол нийлмэл нөрс ус гэдэгт болохоор бидний иддэг гурвалжин будаа те бүхэл өрийн талах гурил гэх мэт зүйлсийг болохоор оруулдаг. Гэхдээ үйлдвэрлэлийн процесс хийгдэх илүү цагаан, илүү дээд гурил байх тусмаа л илүү бид илүү хурдан шингэн бид сөрөглөөтэй гэсэн үг ээ. За энэ дээр бас жишээнүүд байна. Одоо ундаа жүүстэй лазда кофеин авалт сахарын хэмжээ нь болохоор Монгол дахь зарагддаг бүтээгдэхүүний жишээ биш. Энэ нь болохоор Япон зарагддаг бүтээгдэхүүний жишээ аа. Хэдүүлээ нэг хэдэн бүтээгдэхүүн жишээ авч үзэхэд Boss Home Espresso гэдэг латте байна те сахар багтай 490 г 65 г нүүрс ус агуулж энэ болохоор 16 шиг яваад гэсэн үг байхгүй. Тэгэхээр ингээд харахаар ингээд 16 11 8 4 3 гэдэг маш их эсэн чихрээ бид нар ингээд нэг ундагаар дамжуулаад бид авч гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бид маш сөрөмлөтэй гэсэн үг. Энд жишээлбэл Calpis Water Pocari Sweat ундаа те 31 г 55 г нүүрс ус энэ болохоор ингээд байнга хэрэглээд байх юм бол сөргнөлөө нь яаж илэрдэг вэ гэхээр бидний нойрвчир хаанс инсулин даавар нь ялгарх нь хоцорж эхэлдэг гэсэн үг. Яагаад гэвэл байнгын сахартай зүйл идэж байгаа учраас бие үнд тасан зохицоод шууд тэр даруйдаа 30 минутын дараа ч юм уу ялгарх хэрэгтэй байдаг бол 30 минут цагийн дотор бидний одоо инсулин гэдэг даавар нойрвчир хаанс ялгарх хэрэгтэй байдаг бол энэ хоцрогдоод бидний сахарын хэмжээ бүр аюултай түвшинд бүр 500 мг тий 700 800 бүр 1000 хөрсөн хойно инсулин маш их хэмжээгээр ялгараад тэгээд маш их хэмжээгээр ялгарсан үед бидний цусндаа сахарын хэмжээ огцсон бороод 0 руу төгтдөг гэсэн үг. Энэ үед бид ухаалтаач юм ах боломжтой. Ягаад гэвэл ер нь бол ингэж бидний инсулин дааврын ялгаралт хоцорж байна гэдэг бол чихрийн шижингийн эхлэл тавигдсан чихрийн донтолтын хүнд үе шатд байгаа гэдэг бас нэг шинжтэй болно гэсэн үг. За дараагийн слайд руу жилцгээе. За сахар ажлын бүтэмжийг ярилцъя. Би сая ерөнхийдөө ярьсан те бидний хэвийн хэмжээнд дэх цусндаа сахарын хэмжээ 80-аас 90 байдаг гэж үзсэн. 70-аас бас 70 байж боломжтой. За хэрвээ хэмжээний чихртэй зүйл хэдээд инсулин даавар ялгараад бидний цусндаа сахарын хэмжээ мэдээж 80-аас 90 биш юунаас доошоо буух боломжтой гэсэн. За 50-аас 70-ийн хооронд ямар шимж тэмдэг илэрдэг вэ гэхээр бид үлсэх, хөвшөөлөх, нойр хөрөх, уур хөрөх, нүдэнд оч өсрөх, толгой өвдөх, дотор мухаарах, бие хүнд оргих, бие тавгах, хүүт үлс гарах гэх шинж тэмдэг илэрдэг. За 50-аас 30-ийн хооронд болохоор хүүтгөө хөлсөж ихрах, чичрэх зүрх дэлсэх, толгой эргэх, зүрхний цохол болон амьсгал төрөсөх, цусны дээд даралт ихсэх, царай цонхих гэх мэт шинж тэмдэг илэрнэ. За тэгээд 30-аас 10-ийн хооронд ухамсар орж гарах хэвийн бус үйлдэл гаргах, өөрийн ухамсаргүй болно тийм энэ чинь ухаалт гэсэн таталт өгөх. За иймэрхүү шинжлэлүүд илэрнэ. Цуснаа сахарын хэмжээ буюу глюкозын түвшин доошоо ерөнхийдөө 70-аас доошоо байх тусмаа л ер нь бол муу илүү чихрийн хамаарал өндөртэй, чихрийн шижингийн эхлэл үе тавигдсан магадгүй чихрийн шижингийн өвчтэй байна гэсэн үг ээ. Тэгэхээр энэ зүйл дээр бид анхаарах хэрэгтэй гэсэн. Энэ шинжлэлүүдийн аль нь дэлгэцтэй танд илэрдэг вэ? Та бас бодож үзээрэй. За чихэр тестсэрлэх тест гэдэг зүйлийг бас тавьчихаар ярив. За энэ график дээр энэ бичиг тоошлцсан байна уучлаарай. За бид нар ингээд яг чихрийн шижингийн тест гээд очиод шууд эмнэлэг дээр очиод ямар нэгэн цусндаа сахарынхаа хэмжээг тодорхойлуулаад гаргалаа гэж бодоход нэг сул тал нь юу байдаг вэ гэхээр яг тухайн үеийнхэн л чихрийн одоо бидний бие байгаа чихрийн хэмжээг харуулна гэсэн. Тэгэхээр яг үнэн бодиттой маш гарахад хэцүү гэсэн үг ээ. Ямар үед яаж үнэн бодиттой гарах боломж өндөр болох вэ гэхээр чинь Японд ингэдэм байна л да чихэр төсвөрлөх тест буюу ингээд тест авахсан хүн чихэртэй зүйл хэдүүлээд мэдээж чихэртэй зүйл хэдэж байгаа учраас чихрийн цусндах хэмжээ мэдээж өснө. За тэгээд ингээд 6-7 цагийн туршид 6 цагийн туршид ингээд монитор хийдэг гэсэн бид цусндах сахарын хэмжээг ингээд хянж монитор хийгээд за тэгээд хэлбэцний харуулдаг. Хэдэн минутын дараа цусндах сахарын хэмжээ нь хэд рүү хүрч хэдэн миллиграмд хүрч байна. Тэгээд
хизээ тогтворч байгаа гэдгийг харуулдаг хэлбэлцлийг харуулж байгаа. За тэр хэлбэлцлийн график гарч ирсний үндсэн дээр эмч тайлбарлаад энэ хүн чихрийн шижингийн тэдгээр үе шатн дээр байна эсвэл чихрийн шижингийн шимждэг байхгүй, чихрийн хамаарал байхгүй байна эсвэл байна гэдгийг харуулдаг гэсэн. За жишээлбэл энэ 20 жишээ байна. За энэ 20-оос 30 насны сайн дурын хэрэгтэй гинэ. За энэ мэдээж ингээд 96 гэдэг цусндаа сахарын хэмжээ глюкозын түвшинээрээ гайгүй байна те. За тэгвэл чихэрлэг зүйл идэвлээд 30 минутын дараа 142 хүрсэн байна те. Тэгээд цагийн дараа гэхэд 140 хിവэрэ байна. За 90 минут дээр 60-аас 90 минутын хооронд доош огцсон болж штэ. 140-аас 90 орж чинь. Тэгээд дахиад 90-аас 120 минутаар 66. Тэгээд 150 минут гэдэг чинь 2 цаг 30 минутын дараа 55-аар хүрж байгаа шүү дээ. Тэгээд огцон буураа тэгээд баг уурч явж байгаа. Тэгэхээр энэ огцон бууралттай гэдэг чинь ерөөхдөө бол глюкозын ялгарл хоторч ийн гэсэн үг байгаа байхгүй юу? Тэгээд чихрийн хамааралтай байна гэдгийг харуулж байна шүү дээ. За 40-с 50 настай сайн дур хэрэгтэй гэж байна те. За 95 гэж хэлж байгаа. Цусндах хөлөөний сахарын хэмжээ, глюкозын хэмжээ. За тэгээд ингээд 60 минут дотор 150 хүрч байна. Цаг 30 минут 150 минут хүртэл 116 хүртэл өндөр хэмжээтэй шүү дээ. За тэгээд яг 180 буйг 3 цагийн дотор 150-аас 180 дахь минут руу огцсон доош бууж штэ. Энэ үед яг орцсон буурж байгаа үед дээрээ маш хэмжээний биеийн ядралт үүснэ гэсэн нэг. Ажил хийхэд амар ядраад өөр ингээд базаараад хийж чаддгүй шүү дээ. За тэр чинь гэсэн үг шүү дээ энэ чинь. За тэгээд 180-аас 260 дахь минут руу ингээд 80 гэдэг тогтворч явж байна те. Тэгээд ингээд жоохон байж арай гайг болдоо шүү дээ. За халуун юм уугатай. За нэг жоохон амраат хийгээд байжгаад жоо юм яриад гэж байгаа. Тэгээд арай нэг гайг болдог шүү дээ. Тэр чинь гэсэн үг шүү дээ. За ингэ явж байна. За энэ огцсон буураад байна гэдэг чинь л ер нь бол бидний глюкозын хэмжээ нориулчирханаас хоцорж гарч ирж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эн чинь хоцролтолтой байна гэдэг чинь чихрийн хэрэглээ өндөртэй байна гэсэн үг. За ерөөхдөө Японд юм байгаа юм чинь Монголд бас бүрэлдэхүүн өндөр байх магадaltaй л гэсэн үг л дээ. За дараагийн слайд. За хэдэг сахарын хэрэглээний аюул үр дагавар. За хэдүүлэний ерөөхдөө сая ярьсан те. Сахарын хэдэх хэрэглээ, инсулины ялгарл тоцорж байгаа те. За хариу уралт сахарл багталт гэж чинь энэний талаар нэг товчхон ерөөхдөө ярьсан дөө та бүхэн мэдж байгаа. Хариу уралт сахар багталт гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр цусндаа сахарын хэмжээ хит багасах нөгөө нэг байнгын одоо жишээл нь өдөрт нэг лаз кофе уудаг бас хүмүүс байдаг шүү дээ. Зөвхөн нөгөө нэг лазтай кола авч уудаг. Тэгээ өдөрт нэг лаз уудаг. Тэгээ ингээд олноор нь аваад төрөгчн тэгээд аждаг те. Энэ бол ингээд байнга ууж яана гэдэг бол цусндаа сахарын хэмжээгээ огцон өсгөөд өдөр олоо угаадах юм бол энэ ингээд дадал зуршил болчихж байгаа. Энэ дадал зуршил болчихоор чи би чинь энэ зүйл тасна гэсэн үг шүү дээ. Би одоо байнгын чихэртэй зүйл уухад идэхэд тасчих юм бол бидний биедэх инсулины ялгарл хоцорж гарч ирнэ гэсэн үг. Яагаад гэвэл бидний цусндаа сахарын хэмжээ маш өндөр болсон үед хэмжээгээр бидний биеэс инсулин давар ялгараад тэгээд цусндаа сахарын хэмжээ хит багасах үед бид нар тухайн алдах, толгоо эргэх, манарах аюул үүсдэг гэсэн үг. Тэр нь л маш аюултай. За нэгэн Японы эмэгтэй тохиолдсон жишээг энэ дээр яриа л да. Одоо жишээлбэл тэр эмэгтэй болохоор ингээд тухайн алдаад унсан байгаа нэг өдөр ажилдаа явж байгаа. Тэгээд эмчтэр очиод үзүүлсэн чинь за та ингээд жоохон электролайт буюу те би хэрэгтэй тэр бодис танд хэрэгтэй байна. Энэ энерги ундаг хэрэглээрээ тэр эрдэс бодис нөхөөрөө гэдэг энерги ундаа зөвлөсөн. Гэсэн чинь тэр эмэгтэй болохоор ингээд энерги ундаа сайн гэж ойлгоод өөрийнхөө хүүхдэд секцэнд явах болгонд өдөр болгоо ингээд жилийн туршид аюул хэмжээгээр 1-2 литртэй ч юм уу те энерги ундаа аюул явж өгч явуулдаг байсан байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүүхдэд юу тохиолдсон бэ гэхээр жилийн дараа тэр хүүн ухаалтсан. Тэгээд эмчтэр үзүүлсэн чи яасан гэхээр хариу уралт сахар багталт болсон байна. Өөрөөр хэлбэл ингээд байнгын чихэртэй зүйл буюу тэр энерги ундаа гэдэг энерги ундаа биш шүү. Спорт тринк усаар агаад ойролцоохоос инсулин ялгаралт нь хоцроод маш хэмжээгээр ялгарч гарч ирэхтэй тэр хүүхдийн цуснаас глюкозын хэмжээ 0 руу төхөөлөхөд тэр хүүхд ухаалж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр цуснаас сахарын хэмжээ энэ хүүхдэд ухаалцсан хэрвээ 500 600 бүр 800 мянга хүрсэн ах магадaltaй гэсэн үг. Тэгэхээр энэ өндөр байх тусмал ер нь бол амьд насанд аюултай гэсэн үг. Тэгээ ухаалж байгаа бол ер нь бол хүнд шатанд орцсон байна л гэсэн үг. Одоо чихрийн шижин бол хүсээд байх хүчин биш бас тэрдэг гэж би сонсоогүй. Тэгвэл чихрийн шижинтэй хүн бол байнгын одоо тэглэн барьж амьдрах хэрэгтэй болдгийм байлээ. Тэгэхээр аюу хэцүү дуртай зүйлээ өсөөд идэж чадахгүй аюу хэцүү байдаг. За дараагийн слайд руу орцгоё хэдүүлээ. За ерөнхийдөө энэ book review-ийг хийхдээ хэд салгаад хэдэн дугаар ороод эпизод оруулаад явуулна. Тэгээ та бүхэн хэрэгтэй мэдээлэл хүргэх байхаа гэж найдаж байна. За одоо би болохоор энэ слайд дээр болохоор байгалийн чихэр буюу жимсний фруктозын талаар ярих гэж байна. За фруктоз болон сахароз хоёрын ямар ялгаа байдаг хэдүүлээ.
ерөнхийдөө нэг ялгааг нь олгоо тий. За ерөнхийдөө бол сахароз болон фруктоз хоёрын ялгаа болоод гурал будаа бидний байнга хэрэглэдэг гомон гэх мэт зүйлсийн хооронд ямар одоо холбоо уялдаа холбоо байна гэдэг талаар та бүхэн тайлбарлаад өгье. За энийг ярихын тулд бид нүүрс усны төрлийг ойлгох хэрэгтэй. Гэсэн ч ихэр болоод фруктозыг болохоор энгийн нүүрс ус гэж ярьдаг. За сахарид буюу бидний хэрэглэдэг сахар болохоор 2 блокс бүрддэг гэдэг хэдүүл амархан цэжилж дээ. 2 блокийг дотороо төсөлж. Тэр нь ямар блок вэ гэхээр глюкоз болон фруктозоос бүрдэж байгаа. Гэсэн ч ихэр бол глюкоз, фруктоз. Фруктоз чинь жимсний чихэр шүү дээ. Тэгэхээр байгалийн зүйл байна гэсэн. Тэгэд глюкоз нэмэгдэж байна гэсэн. За фруктоз болохоор 1 блок гэдэг төсөөлж идэв лээ. 1 блок бай 1 молекул гэсэн үг л дээ. За тэгээд энэ шууд бие шингэдэг анхол онцлог нь шууд илэг рүү очдог гэсэн. Илэг рүү очиод бидний биед ирчүүж энерги хэрэгтэй болох үед илэг төрийг глюкоз болгож хувиргадаг гэсэн. За хэлсэн чихрийн хувьд болохоор шингэлт нь яадаг вэ гэхээр глюкоз фруктозоос бүрдэж байгаа. Эхлээд бидний биед глюкоз шууд шингэн. Глюкоз болохоор шууд бидний биед энерги болж шингэдэг. Фруктоз нь болохоор илэг рүү очиод хувиргалагдана. Тэгээд бид хэрэгтэй үед глюкоз задардаг. Илүүдэл байвал энэ чинь өөхөд тусалж хөрөнгөлөгдөнө гэсэн. За ийм ялгаатай байна. За нийлмэл нөрс усыг дараа яриа та. Жимс идэхэд анхаарах зүйл хэдүүлээ ярьчих. Хоолны дараа төсөл байдлаар жимс идэвэл сайн гэсэн байна. Глюкоз эхлээд бид чинь шууд жимсэд сайн ярьсан. За фруктоз илгэнд хөрөнгөлөгдөж байгаа. За их хэмжээгээр идэх гэдэг дээр би та бүхэнд нэг анхаарал зүйл хэлье. Одоо бид нэр ингээд жимсний шүүс шахах машин ингээд нэлээд тренд болдог шиг заримдаа ингээд Facebook дээр ингээд AdSense буюу реклам сурталчилгаа явж байдаг тийм. Тэгэхээр энэ дээр юу анхааруулж хэлэх гэдэг нь гэхээр жимснийг ингээд шүүс болгож шахаж явах нь ерөнхийдөө буруу юм байна л та. Яагаад буруу вэ гэхээр бид нэг ингээд жимсийг байглаас нь аваад шууд хадаж идэх хэрэгтэй гэсэн. Хадаад зажлаад тэгээд тэр нь бидний хотоодоор ороод боловсруулагдаад бид арай удаан шингэж явах хэрэгтэй. Гэтэл шууд шүүсэн шахаад уучаар ямар асуудал байна вэ гэхээр жимсний эслэг гэдэг зүйл нь шүүсэнд ордгоо гэсэн. Шахачаар эслэг байхгүй болохоор бид шууд маш хурдан хугацаанд шингээд глюкоз байхгүй ч шууд илэг рүү шингэнэ гэсэн үг шүү дээ. Фруктоз илэг рүү хөрөнгөлөгдөнө гэсэн. Тэгэхээр байнгын ингээд жимс шахах чинь ингээд байгалийн органик эсэн чихэр нэмээгүй гэдэг ингээд сайн гэж удаад ингээд уугаад хам л илгэнд маш их хэмжээний фруктоз хөрвөлөгдөд ямар үр дагавар бий болж байгаа гэхээр бидний одоо илгэнд өөхлөлт бий болох боломжтой. За тэгээд энэ ингээд одоо архагших юм бол байнга одоо жимсний шүүс угаал байх юм бол энэ чинь лигний цирроз хатуурал бий болох боломжтой байдаг. Тийм болохоор байнга бити ингээд өөртөө шүүс шахаж ууж байгаарэ. Дээрээс нь хүүхдүүдтэй байнга бити шүүс ууж байгаарэ гэж зөвлөх байна. За үнэхээр шүүс болгож уумаар байвал нэг бест сонголт нь болохоор блендерт хийгээд жимсээ ингээд блендертэй ууж болно. Тэгэх юм бол ямар давуу талтай байна вэ гэхээр нэг жимсний чи эслэг хатгалагдаад байгаа байхгүй. Эслэг хатгалагдаж байгаа учраас бидний бид арай удаан шингэнэ гэсэн. Тэгэхээр арай эрүүл гэсэн. За эслэгний үндсэн одоо үүрэг нь болохоор бидний ерөөсөө цуснаа сахарын хэмжээг доктортой байлгах, огцон өсгөхгүй байх гол зорилготой. Тэгэхээр байглаасаа жимсэл аюул сайн. Гэтэ бид нар өөрсдөө яаж процесс хийгээд байна гэдгээс анхаарч хэрэглэх хэрэгтэй гэсэн үг ээ. За сайн зажлах ойлгомжтой. За шингээл бэрээр уугаад л өвдөс болох эрсдэлтэй ярьсан те. За фруктоз бид яаж шингэдэг вэ гэдэг ихэд сая ярьчлаа. За хатаасан жимсийн талаар ярил л да. Жишээлх юм бол шинэ гүзээлцэн дагуулгадах эсэн чихрийн хэмжээ 15 г гэж үнэтэй байна л да. Тэгэхээр энэ чинь 100 г ч тий. Гэсэн чинь хатаач юм бол 65 г болчихж байгаа байхгүй. Тийм болохоор хатаасан жимс сайн гэдэг бас байнга их хэмжээгээр идэх хөл аюултай гэсэн. Тэгэхээр та ямар жимс идэж байгаа шалтгаална. Жишээлх юм бол ойн жимс гэж ярьдаг шүү тий. Беринүүд хатаасан беринүүдийг хэмжээгээр эзэмшиж зүгээр байдаг. Яагаад бол антиоксидант ихтэй дээрээс нь 100 г дагуулгадах чихрийн хэмжээ багтаа байдаг. Маш бага байдаг. Тийм болохоор зүгээр гүзээлцэн гэх хэмжээс бол маш их хэмжээний чихртэй агуулгаддаг байх нэ. Тэгээ энэ чинь фруктоз байгаа шүү дээ. Энэ чинь хэмжээр идэх байвал нэлээний өхөлт гэдэг асуудал байна. За тэгвэл амьд явах арга байгаа үед идэх хоол байгаа юм гэж асуудаг шүү тий. За тэгвэл өдөрт идэж болох жимсний хэмжээг энэ графикаас харцгаа тий. За насан туршид болохоор жимсний хэрэглээ нэг жимсээс авах сахарын хэмжээ 50 г бас хэтрүүлэхгүй байвал сайн зүгээр гэж үзэж байна. 2-8 настай хүүхдэд болохоор 20 г хэтрүүлэхгүй байвал зүгээр. За тэгээд 9-18 настай хүүхдэд 30 г хэтрүүлэхгүй байвал зүгээрээ гэж үздэг байна. 50 г фруктоз идэж чинь 250-500 г жимс байгаа байхгүй. Тэгэхээр 2-4 ширхэг жимс ч юм уу тий хэрэглэхэд зүгээрээ гэсэн. Тэгтээ ямар жимсэдтэй цацтгаална. Хүүхдүүдийн хувьд болохоор 200-320 г фруктоз идэх 200-300 г жимс, чинь 1-2 ширхэг жимс. За тэгээд өсвөр насныхан тий 9-18 настай хүүхдүүд болохоор 300-500 г жимс уу 2-3 ширхэг жимс идэхэд өдөрт идэхэд болно. Энэс ихтгэх юм бол бас фруктоз хэмжээ ихсэх боломжтой гэсэн. Тэгээд бас мэдээж ямар ажил хийж байгаас ямар хөдөлмөр хийж байгаас шалтгаална те маш их хэмжээний оюуны ажил
биеийн хүчний ажил хийж байгаа бол илүү их хэрэгж болно. Яагаад гэвэл бидний бие угаасаа л нүүрс уснаас энерги авдаг учраас яг тогтсон тийм гэсэн зүйлийг хэлэхэд хэцүү гэсэн тухайн хүнээс хамаарна. За энэ жимсэнд агуулгадаг фруктозын хэмжээнийг харуулсан байна. Хамгийн их өндөр фруктозтой жимсэнд болохоор үзэн мөч авдаг юм байна. Нэгдүгürt үзэн ордог юм байна. Прүн байна те. Прүн болохоор 12 г ч гэрт. Apricot байна те. За тэгээд чангаанц, за тэгээд peach те. За тэгээд хатаасан, элжинжих байна, жужубэ. Дундаж фруктозтой жимсэнд төлгөөл усан үзэн байна. За тэгээд алим, банан бол бага фруктозтой ордог юм байна. 5 г, манго, киви. Тарус бол харьцангуй бага сахтай фруктозтой гэж явдаг. За тэгээд хамгийн бага фруктоз агуулдаг антиоксидант өндөртэй жимсэнд болохоор бери нададдаг. За беринүүдийг бас тарханд хийгээд чихрэгүү тарханд хийгээд олоод хэдвэл бас гоё байдаг. За тэгээд өнөөдрийн сүүлийн слайд. Цусндаа сахарын хэмжээний огцон өсөлтөөс үүдэлтэй энерги уналт гэж байна те. Ерөнхийдөө л ингээд ажиллахгүйгээр ингээд ер нь ууж цусндаа сахарын хэмжээг ихсэхэд сөрөг нөлөө илүү их байдаг гэсэн үг шүү дээ. Жүжин шүү суух те, кофе энерги ундаа. Тэгээ зөвөрлөл ингээд цусндаа сахарын хэмжээг ихсгээд ингээд гоё юм шиг мэдрэмж төрүүлдэг. Аач жаргалтай юм шиг мэдрэмж төрүүлдэг боловч тэрнийг дагаад хорон нойлондортой гэсэн үг. Кофе гэж ярихад шингэн кофе, ласта кофе гэж ярьсан шүү дээ. Энэ чинь бидний хэрэглэдэг нэг хар кофе бол биш гэдэг ойлгох хэрэгтэй. Хар кофе бол биш, зүгээр нэг латтай. Энэ бол ласта кофе болоор энэ кофе биш те. Ер нь бол зүгээр сул чихэр байдаг. Тэгээд кофений амттай зүгээр чихэр гэх юм уу та. Тийм болохоор энэ бол not recommended. Энэ бол зөвлөхгүй. За тэгээд ийм зүйлээ дуугаа тавил инсулиний ялгаралт хоцордно гэдэг сайн мэдээлэл сурж авлаа. Тэгэд бидний хоол хүнсний шингэлэлт ямар процесс явдаг вэ гэхээр мэдээж хоол хүнс биед орно. Ажиллана. Ажиллах процесс явагдаж байгаа учраас удаан шингэн. Одоо удаан шингэж байгаа учраас сахарын хэмжээ огцом өсөхгүй. Тэгээд бидний бүх зүйл ингээд байгалаасаа хамааралтай байдаг байна шүү дээ. Бид нар яагаад ингэ шүттэй байгаа, яагаад ингэ ажиллах хэвтэй, яагаад жимсэлттэй байдیں۔ Тэ энэ зүйл нь болохоор сахарын хэмжээ бид огцом өсөхгүй байх, доктортой өсгөөд доктортой удаан болгох тийм зорилготой байгаа. За тэгээд энэ нэг маркетинг зэнжээ эрдэмтэн болохоор энд өөхтө сахарын хоёрын хооронд нэг сонирхолтой судалгаа хийсэн юм байлаа. Энэ нь болохоор ер нь бол тархалтын гол үндсэн шалтгаан бол сахарыг өөхтөөс хамаагүй гэж үзсэн хүн байлаа. Тэгэхээр энэ болохоор миний хувьд баг зэрэг controversial буюу маргаантай санагдаж байгаа. За тухайн эрдэмтний хувьд юу гэж үзэж байгаа гэхээр өөхтөөс болохоор би шингэхгүй илүү төлөө өөхтөөс бол калори бол би шингэхгүй өтгөнөөр гадагшлаа. Харин бидний ерөөсө тархалаад байгаа үндсэн шалтгаан бол сахарын хэмжээг л хянаж чадах юм бол жинг маш одоо үр дүнтэйгээр бууруулах боломжтой гэдэг онлыг нам дээр нэлээх дэмжиж промот хийсэн тийм эрдэмтэн юм байлээ. За тэгээд өнөөдрийн дугаартай хамт байсан танд баярлалаа. Өнөөдрийн дугаар бас таны амьдралд чухал мэдээлэл өгсөн гэж найдаж байна. Тэгээд дараагийн дугаарт болтол баяртай. Дараагийн дугаараар уулзцаая. Тэгээд бичлэг таалагдсан бол лайк, subscribe хийгээрэй. Баяртай.